За сүүлийн жилд Монгол улсад ихээхэн хөгжиж байгаа пластик мэсэл болон косметик surgery мэслийн талаар ялгааг нь тайлбарлаж өгье. За пластик мэсэл нь гэмтэл болон төрөлхийн гажиг, мөн өвчний эмгий улмаас үйл ажиллагаа алдагдсан эд эрхтний бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээгч чиглэгдсэн. За жишээ нь хөлт түлэгдэл үе яарс нөхөн сэргээх, мөн гэмтлийн үеийн нөхөн сэргээх, за хавдрын үеийн хөх тайрах мэслэний дараах мэслүүд ордог. За тодорхой эд эрхтний үйл ажиллагаа бүтцийн сэргээгч чиглэгдсэн байдаг. Косметик буюу гоо сайхны мэсэл нь эрүүл эрхтэн дээр хийгддэг тухайн эрхтний хэлбэр хэмжээ, гадаад гоо үзмжид илүү анхаарч өөртөө илүү ихтэй болгох талаас нь хийгддэг мэсэл. За жишээ нь хамар имплантаар өндөрлөх, хөх имплантаар томруулах, бэлэг эрхтэн томруулах зэрэг мэслүүд ордог. За эдгээр мэслийг өөрөөхөө хийгддэг урлагийн мэсэлтэй харьцуулж авч үзье. За урлагийн эмнэлзүү мэсэл, за мөн урлагийн гоо сайхны буюу пластик мэсэл гэж хоёр англи. За эмнэлзүү урлагийн мэсэлт нь бөөрийн чулуу, бөөрийн хавдар авах, за давсганы чулуу, давсганы хавдар төрүүлж байгаа бэлэг эрхтний мэслүүд ордог. Урлагийн пластик буюу гоо сайхны мэсэлт нь шодоо томруулах, шодоо урсгах мэслүүд ордог байна. За эрүүл эрхтний имплантын зах зээл Аз намхан долоо орнууд сүүлийн жилүүд эрчимтэй өсч хөгжиж байгаа. Үүнтэй холбоотой Монгол улсаас хөгжиж энэ хагалгыг сонгон үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэж байна. Энэ өсөлт нь тухайн хагалгааны чанар, аюулгүй байдал, хүртээмж сайжирсантай холбоотой. За дэлхийн олон улсын стандартад нийцсэн чанарын шаардлага хангасан өндөр хөгжлийн орнуудад үйлдвэрлэгддэг имплантыг импортлож мэсэл үйлчлэгээ явуулж чадаж байна. За косметик мэслийг үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгттэй хамтдаа нь жолчж үзэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой урлагийн косметик мэсэл илүү хариуцлагатай хөгжиж чадна.